За манайхан юу эцхан галзуу кино сувагтан тавтамл. Энэ удаад Борогийнхан ярьж өгөхөр сонгосон галзуу кино бол 2024 онд гарч байсан The Tyrant. Экшн триллер төрлийн энэ солонгос киног та нартай ярьж өгөхөр сонголоо. Тэгээд энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд галзуу кино сувгийн галзуу хамтрагч Quizlab Mongolia болон Easy Car Finance банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллалаа. Та нар муу блогоо буюу галзуу кино сувгаа дэмжих хүсвэл сабадараагүй бол саба, адарсан бол лайк дарахтал тэгээ болоо явчих байгаа юм. Өнөөдөр галзуу анимашн сувгтаа бас сабадараагүй бол саба дарцгаагаарай. За тэгээд нэмж олон юм ярилгүй энэ галзуу киноны тайлбартан орцгоё. Айж сандарсан профессор Но Чой захирал руу залгаж Солонгосын үндэсний тагнуулын албаныхын лаборатори руу халдаж тэдний зөвшөөрөлгүйгээр гаргаж авч байсан тусгай ээлцийг авч явсан талаар мэдэгдлээ. Хэдийгээр тэдний багийнхан үүнээс урьдчилан сэргийлж лабораториор нүүлгэж шилжүүлсэн ч нэг чухал дэжиг үлдээсэн учраас тэр нь үндэсний тагнуулын албаныхны гарт орсон гэдгийг бас л тайлбарлана. Гэвч нэг сонссон Чой захирал ер бусын тайван байна. Тэгэд бүх зүйлийг зохицуулна гэж профессор Нууд хэлдэг. Дараа нь Чой захирал дэмжлэг авахаар хатагта Кван гэгч эмэгтэй дээр ирээд уулздаг. Хувцас захиалгын газрын эзэн болж зүсээ хувиргасан тэр Чой захиралд шаардлагатай нууц мэдээллүүдийг цуглуулж мэдээлэл зардаг нэгэн байлаа. Гэвч хатагта Кван энэ удаад тэрэнд туслахаас татгалзлаа. Учир нь Чойгийн талд ажиллаж байсан тагнуулууд нь бүгд амиа алдсан байж. Гэвч Чой захирал тэрнээс дэмжлэг хүссээр байсан учраас тэр Чой захиралд сүүлийн нэг мэдээллийг гаргаж өглөө. Тэр цаасан дээр тусгай ээлцсийг хадгалж байгаа тусгай сав хаана хадгалагдаж байгааг болоод тэр газар руу яаж нэвтрэх зааврыг Чой захиралд өгдөг. Гэвч тэр ээлцсний дээжийг олж авахаараа Чэ Жигён гэгч нэг хөлсний алуурчин ажиллаж байгаа гэдэг мэдээллийг ч бас Чой захиралд өгнө. Жигён гэгч тэр хөлсний алуурчин эмэгтэй нь сэтгцийн хоёр тулд эмгэгтэй. Үй өөрийнхөө ихэр ахын дүрд ордог онцлогтой гэдгийг ч бас хэлж өглөө. Энэ үеэр Чой захирлыг устгах зорилготой өөр нэг алуурчин хувцас захиалгын газар руу дайран орж ирдэг. Тэр гадаа нуусан хамгаалагчдыг устгаад дотогш орсон боловч Чой захирал тэндээс аль хэдийн явчихсан байлаа. Киноны үзэгдэл солигдоход Жагён охин эцгийнхээ оршуулган дээр сууж байна. Жагён эцгийнхээ цогцыг дайснуудаасаа булааж авч байснаа эргэж сандаг. Энэ үеэр Ён Муюн гэгч залуу Жагёнтой уулзаж тайранд төслөөс үлдсэн сүүлийн ганц тээжийг хулгайлж авчрах даалгаврыг тэрэнд өгдөг. Эхэндээ Жагёны дотор оршдог ихэр ах нь Муюнтай хамтарч ажиллах хүсэлгүй байлаа. Гэвч Муюн тэрэнд их хэмжээний мөнгө амлж зүүн өмнөд Азад гарч паб байгуулад амар жимэр амьдрах хүсэлтэй байсан эцгийнхээ мөрөөдлийг биелүүлэхэд нь туслана гэж ятгадаг. Ингээд Жагён энэ даалгаврыг биелүүлэхээр болно. Удалгүй Жагён нэг шүн дээжийг тээвэрлж явсан үндэсний тагнуулын албаны ажилтнууд руу дайрч ширүүн тулдсны эцэст цүнхтэй дээжийг өөрийн болгож авдаг. Гэвч Муюн ирээд дээжийг авсан даруйд залуустаа Жагёныг далан дээрээс шидэх даалгаврыг өгчхөд яваад өгнө. Гарах гарцгуулсан Жагён доошоо унаж хүнд гэмтсэн ч азар амьд гарч чадлаа. Тэгсэн Жагён Муюнд жинхэнэ дээжийг өгөлгүй нууцаар сольж амьдсан байж. Жагён тэндээс явах замдаа такситай хоёр залуу нэг эмэгтэйг эзгүй газарт авчирчихсан хүчирхийлэхээр завдаж байгаатай таардаг. Тэгээд тэр тэднийг өчиггүй халж орхино. Нөгөө эмэгтэй хайсандаа зогтсон ч Жагён тэрнийг огтхонч тоосонгүй. Энэ үеэр үндэсний тагнуулын алба дээр бужигнаан болж байлаа. Учир нь тэд өөрсдийн хадгалж байсан ийлдэсний дээжийг Америкийн тагнуулын төв газрын агент Пол гэгчид хүлээлгэж өгөх ёстой байсан ч хүлээлгэж өгөхөөс өмнө алдчихсан нь тэр байлаа. Чой захирлыг энэ асуудалтай холбоотой гэж бодож байсан үндэсний тагнуулын албаны дэд дарга өөрийн дор ажилладаг Са захирал гэгчид Чой захиралтай яаралтай уулзаад дээжийг наймаалцаж олж авчрахыг тушаана. Энэ үеэр Чой захирал өөрийн хүмүүстэй муу юуныг устгаж тэрний гарт орсон дээжийг яаралтай олж авчрахыг тушаалаа. Гэвч Муюн тэрнээс нэг алхмын урд хөдөлж Чой захирлын хүмүүсийг бүгдийг нь устгана. Энэ үеэр профессор Но Чой захирал дээр ирээд өөрийнх нь эрдэм шинжилгээний багийнхны амь насанд аюул учрахгүй гэсэн баталгааг шаардаж эхэлдэг. Үүнтэй зэрэгцээд Филиппинд Тайранд төсөлтөө төстэй ийлдэс гаргаж авах өөр нэг төсөл хэрэгжиж байлаа. Гэвч тэдний үйл явц удаашралтай байна. Учир нь тэдний гаргаж авсан ийлдсийг хүний тархи руу шууд тарих ёстой болж байлаа. Харин эсэргээр Тайранд төслөөр дамжуулаад Чой захирлын гаргаж авсан ийлдс нь хүний арьсаар дамжиж халдах боломжтой вирусыг агуулсан байна. Энэ үеэр Филиппин дэх тэрхүү төслийг тасалж зогсоохоор ирсэн Америкийн тагнуулын төв газрын агент Пол Тайранд төслийн дээж алдагдсан тухай мэдээг хүлээж аваад яаралтай Солонгос руу буцахаар шийддэг.
Үүнд зэрэгцээ Солонгосын буйдхан нэг тосгоны захад аимшигтай үйл явдал болно. Тосгоны нэгэн иргэн үүрээр зэрэгэлдэх ойроо ороод нэг аимшигтай араатантай хаалц таарч орхидог. Тэр араатан нөгөө хүн лүү дайрсан ч аз болоход үүр цайж нар гарсан учраас нарны гэрэлд гарсан нөгөө араатан дотроос шатаж тэр хүний нүдэн дээр зад үсэрч орхино. Харамсалтай нь тэр араатны цус нөгөө хүнийг бүхэлд нь будсанд мань хүн тэр араатны тээж байсан вирусын халдварыг авчихдаг. За тэгээд Лимсан гэгч өөр нэг хөлсний алуурчин машинтайгаа давхиж явсаар нэг тосгонд ирж байгаагаар үйл явдал өрнөнө. Мань хүн бол хүнд хэцүү даалгавруудыг чадварлаг гүйцэтгэж чаддаг шилдэг агент. Гэвч тэрний ирсэн тосгон нэг л биш байгааг тэр анзаарлаа. Учир нь тэр тосгонд нэг ч хүн байсангүй. Тэгсэн хэн нэг баян хүн тэр тосгоны иргэдийг нэг үнэтэй аялалд даагаад явуулсан байлаа. Сэтгүүлчийн дүр тувирсан Лимсан тосгон дотор явсаар үл мэдэгдэх шалтгаанаар биеийн муудсан нөхрөө сахиж үлдсэн нэг эмэгтэйтэй уулзлаа. Нөхөр лөө нь үл мэдэгдэх хараатан дайрснаас болж халдвар авч одоо биеийн муудад босч чадахгүй байгаа гэдгийг тэр эмэгтэй хэлэхэд Лимсан вирусын туршилтын нэг бичлэгийг тэр хүнд харуулдаг. Тэгсэн тэр бичлэг дээр байгаа араатан өөрлөн дайрсан араатантай яг адилхан байгааг харсан нөгөө ир айц цочирдно. Нөхцөл байдлыг ойлгосон Лимсан бууга гаргаж нөгөө ирийг эхнэрийнх нь хамт буудаж алаад гэрийг нь шатааж аюултай вирус тархахаас урьдчилан сэргийлдэг. За ингээд тэр тосгоноос хөдлөхийн өмнөхөн Лимсанд дараагийн даалгавар нэрлээ. Даалгавар нь муюун болон тэрний багийнхныг устгах. Энэ үеэр нэгэн эмч нэг нууц газарт ухаангүй хэвтэж байсан Жагионы шархыг ойжигч байна. Мань эмч Жагионы биед явсан ээлдэсний дээжийг сэмхэн аваад Жагион өөр дээр нь байгаа гэдгийг хэн нэгэн лөө удастаж мэдэгддэг. Гэвч тэрний яриаг чой захирал болон үндэсний тагнуулын албаныхан нэгэн зэрэг барьж сонссон байлаа. Тиймээс хоёр тал хоёулаа Жагион руу төрүүлж хүрэхээр яаравчлаа. Удалгүй хэсэг залуус ирээд Жагионыг эмчилж байсан эмчийг барьж авдаг. Энэ үеэр ухаан орсон Жагион тэр хүмүүс эцгийг нь хөнөөсөн хүмүүс болохыг танилаа. Тиймээс тэр тэдэн лөө дайрч ороод бүгдийг нь хядаж орхино. Тэр мөчид муюуны хүмүүс өөрийг нь буудаж унгаад далангаас шидсэнийг эргэн сандаг. Ингээд тэндээс явхаар шийдсэн Жагион ихэр ахтайгаа өмсөх хувцсан дээрээ хэсэг маргалдсны эцэст өмд цамц сарвчтай малгай өмсөд ээлдэсний дээжийг аваад тэндээс явлаа. Аз болоход явсныхан дараахан чой захирлын илгээсэн хүмүүс тэнд зөрж ирж таарна. Жагионыг алдсан болохоо ойлгосон чой захирал тэрний хамгийн сүүлийн зургийг Лимсан руу явуулж тэрний дараагийн бай болгон захиалдаг. Энэ үеэр Лимсан муюуны баруун гар болох нэг залууг мөшгөж явлаа. Тэгээд тэр залууг машиндаа суухад Лимсан тэрний найз бүсгүйг нүдэн дээр нь хороож өөрт нь хутга тулгаж машина хөдлөхийг тушаадаг. Үзэгдэл солигдоход үндэсний тагнуулын албаны байран дээр чой захирал ирсэн байгаа харагдана. Саа захирал урд нь суугаад тэрнээс тайранд төслийн талаар асуусан ч чой захирал юу ч мэдэхгүй царай гаргаад мэлзэж байлаа. Үүнд нь итгэхгүй байсан саа захирал тэрэнд нэгжлэг мөрдлөг хийгээд тэрний нууцыг гарцаагүй илрүүлнэ гэж амладаг. Гэхдээ хэрв чой захирал тэр дээжийг өөрөө өгөх юм бол тэрнтэй ямар ч хариуцлага ярихгүй гэдгийг ч бас сануулна. Энийг сонссон чой захирал үндэсний тагнуулын алба тэр дээжийг гартаа оруулахын тулд юу ч хийхээс буцахгүй болсныг ойлгоно. Үндэсний тагнуулын албаны удирдлага дээжийг нь авч Америкийн тагнуулын төв газрын дэмжлэгтэйгээр агент Полын удирдлага дор төслийг үргэлжлүүлээд өөрийнх нь багийг төслөөс бүр мөсөн зайлуулах гэж байгаа гэдгийг чой захирал ойлгожээ. Гэвч мань чой тэдний дүрмээр тоглохыг хүсэхгүй байлаа. Аргаа барсан саа захирал тэрнийг сүрдүүлсэн ч тэр айсангүй. Учир нь тэр бүх мөрөө өөрөө баллаж тэр бүхэл амь насны батлан даалт хүссэн эрдэмтдээ өөрөө устгасан байна. Гаднаа чой бүх зүйлийг хяналтандаа байлгаж байгаа мэт дүр үзүүлж байсан ч үнэн хэрэгтээ тийм биш байгаа нь тэндээс гарч явсны дараах царайнаас нь илэрхий болдгоо. Тэр үндэсний тагнуулын албаны нэр хүндтэй нэгжийн захирал байсан ч тайранд гих хууль бус төслийг нууцаар удирдах болсноор бүх зүйл буруугаар эргэж эхэлж. Жагион эцгийнх нь аминд хүрсэн хүмүүсээс өшөөгөө авахаар явж байх зуур Лимсан муюуны баруун гарын залууг машин дотор тамуулж шаардлагатай мэдээллүүдээ хэлүүлж авч байлаа. Тэрнийг тамлах зураа Лимсан өөрийнхөө тухай ярина. Ингэхдээ тэр уг нь энэ ажлаасаа тэтгэврт гарсан ч үнэтэй машин авахын тулд энэ ажлаа нууцаар дахиад хийж эхэлсэн гэдгийг хэлдэг. Эцэст нь нөгөө залуу тэсгэл алдаж муюуны байгаа байрлалыг хэлэхэд Лимсан тэр дорн буудаад зөвл дуусгана. Энэ үеэр чой захирлын хүмүүст асуудал тулгарчээ. Тэд дээж хадгалсан савыг гартаа оруулж чадсан ч кодыг нь тайлж чаддгүй. Учир нь Жагион тэр савыг муюунд өгөхөөс өмнө кодыг нь сольчихсан байж. Жагион хулгайлсан машина унж явсаар муюуны байрлаж байсан ресторанд ирсэн ч тэр тэнд байсангүй. Үүнтэй зэрэгцээд хулгайлсан машиныг нь шалгахаар цагдаа нар ирсэн учраас Жагион аргагүй эрхэнд машиныг орхиод цаашаа алхаж явдаг.
Тэгээд тэр холгүйхэн газраас өөр нэг машин хулгайлаад цаашаа давхилаа. Оройн тусгай ажилтан Пол Сөүлд иржээ. Тэр өөрт нөгөөх ёстой байсан дээжийг алдсан саа захирал болон үндэсний тагнуулын албаны дэд дарга нарыг зэмлж шаардлагатай бүхнийг нь хангаж өгөөд байхад бүтлгүйцсэнд дурамжхан байгаагаа илэрхийлнэ. Тэд олон жилийн өмнөөс бэйбинэ таньдаг болох нь ярианаас нь илэрхий. Чой болон тэрний багийн ажиллаж байсан нууц төслийг зогсоох ажлыг хийж чадаагүй дэд даргыг Пол зэмлж энэ хариуцлагатай ажлыг цаашид өөрөө хариуцна гэж хэллээ. Чой захирлыг орон мөргүй устгах гэсэн тэрний ярианд үндэсний тагнуулын албаны дэд дарга дургуутслаа илэрхийлсэн ч Пол тэрэнд гэр бүлээ сонгох уу, чой захирлыг сонгох уу гэж тулгасанд тэр дороо дуугүй боллоо. Тэр өөрөө Жагеон нэг зэвсгийн наймаачны нууц байранд явж очино. Тэр наймаачин Оросын мафтай ойр ажилдаг байж. Жагеоныг очиход Оросын мафийнхан тэрнийг үл тоосон байдлаар хандаж байсан ч тэрнийг ямар аюултай хүн болохыг сайн мэддэг зэвсгийн наймаачин тэрэнд нэг гар бүг сумнуудтай хамт үнэгүй өглөө. Жагеон тэр бүг аваад гарч явах гэсэн ч Оросын мафийнхан тэрнийг барьж авахыг оролдоно. Жагеон үүнд нь барьцаалдсангүй. Шууд буугаад сэнэглээд тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь буудаад эцэст нь зэвсгийн наймаачныг хутгалж унагадаг. Зэвсгийн наймаачин Жагеоныг барьж өгсөн хүнд ямар их мөнгө амлсан болохыг мэдэж байсан ч өөрийг нь барьж өгөх хүсэлгүй байсан гэж чадлаараа тайлбарлана. Гэвч Жагеонд Муюн хаан байгаа нь хамгийн сонирн байлаа. Тэгээд цаадах нь Муюныг бусаанд байгаа гэдгийг хэлсэн даруйд буудаж орхиод тэндээс гараад явна. Галзуу кино сувгийн галзуу хамтрагч Quizlab иргэн ирлээ. Quizlab-ын хөрөө киноноос сэтгүүлсэн аимшигын өрөөнөөс гадна дахиад нэг эвгүй аимшигын өрөөнөөс сэтгүүлсэн өрөөгөө шинээр нээх гэж байгаа юм байна л шүү. Та нар маань хамт олон найз нөхдөөрөө галзуу мэдрэмжийг боддоор мэдэрмээр байвал Quizlab Mongolia-г зориорой. Quizlab. Нөгөө талд агент Пол Чой захирал хоёр голын ирэг дээр ярилцаад сууж байна. Тэр хоёр эртний танилтуудыг салбартаа үргэлж хоорондоо өрсөлддөг байсан байна. Ярилцаж байхдаа Пол өөрийнх нь хөлсөлсөн алуурчин хувцас захиалгын газрын эзэн буюу тагнуулын мэдээ дамжуулагчийг устгасан гэдгээ хэлж цаашид ийлдэсний дээж Чой захиралд хэрэг болохгүй учраас хэрэг болох хүнд нөгөөл дээргүй юу гэж тохиурхна. Гэвч Чой захирал тайвнаар юу ч мэдэхгүй хүний дүрд тоглолцоор байлаа. Пол надад цаг бага үлдсэн учраас ноцтой арга хэмжээ авахд ойрхон болоод байна шүү гэж анхааруулдаг. Харин нөгөө талд Муюны баруун гараас мэдээлэл авсан Леймсан Муюны нууц байр руу дайрч ороод дотор нь байсан хүмүүсийг бүгдийг нь устгасан ч Муюн тэнд байсангүй. Үүнтэй зэрэгцээд Жагеонч бусаанд ирж төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхээр бэлтгэж эхэлнэ. Гэхдээ тэр эхлээд гудамжны мохорт зогсож байсан хэдэн залуус дээр очлоо. Тэгээд эднээс тамхи асуусанд цаадуулан тэрнийг үл тооно. Хэсэг хугацааны дараа тамхи суусан Жагеон Муюны нууц байр руу явж очлоо. Явах замдаа Леймсэн тэр хоёр коридорт зөрсөн ч хин хэнийгээ таньсангүй. Гэвч хашир туршлагатай Леймсэн гэнэт эргэж тэрнтэй яриа өдөх гэсэн ч Жагеон тэрнийг өөрт нь юм зарах гэсэн хүн байна гэж бодоод үл тоогоо цаашаа явдаг. Тэрний энэ хайхрамжгүй байдал нэлээд үнэмшилтэй байсан учраас Леймсэн төрхөн зур тэнэгэлцдэг. Тэгэд гадаа гарсан хойно өөрт нь ирсэн зургийг томруулж хараад Жагеоныг устгах ёстой хүн нь мөн болохыг танилаа. Энэ хооронд Жагеон Муюны нууц байранд нэвтэрч бүгд өгсөн байгааг хараад тэндээс бушуухан гарна. Харин тэрний гадаа нь Леймсэн хүлээж байлаа. Тэгэд Леймсэн араас нь явах гэсэн ч түрүүхэн Жагеонд задуулсан залуустай халз тарж орхидог. Залуус араа дагуулж ирээд Жагеоныг намдарах гэсэн ч олоогүй тэр байж. Тиймээс дуураа өөр хүнд гаргахаар шийдээд Леймсаныг гудамжны булан руу дагуулад аваад явна. Азгүй гарууд буруу хүнэл дагуулад явж байгаа юм да. За тэгэд ойлгомжтой Леймсэн тэднийг бүгдийг нь нэвширтлэн зодно. Харин нөгөө талд Пол болон үндэсний тагнуулын албаны удирдлагуудын хоорондох зөрчил улам хурцдаж байна. Пол гаднаас ирсэн даруйдаа дураараа Чой захирлыг барьж авсанд саа захирал дургүй байдаг. Гэвч дэд дарга нь тэрнийг тайвшруулж Чой захирал нууцаар маш аюултай төсөл дээр ажиллаж байсан гэдгийг саа захиралд тайлбарллаа. Тэр нь цөмийн болон биологийн зэвсэгтэй холбоотой туршилт байж. Хамгийн аюултай нь Чой захирал мөрөө буруулахын тулд өөрийнхөө хүмүүсийг алсан байна. Чой захирал супер цэргүүдээс бүрдсэн хайран бий болгох зорилготой нууц төсөл дээр ажиллаж байсан ч тэр нь Америк, Хятад гэх мэт их гүрнүүдийн анхаарлыг татсан байж. Үүнтэй зэрэгцээд агент Пол Чой захирлыг байцаана. Хэрвээ дээжийг өөрт нь өгөхгүй бол өөртөө нь холбоотой бүх хүмүүсийг устгах гэж Пол тэрнийг сүрдүүлдэг. Сүрдүүлэх зураа Пол тайранд төсөл нь биологийн аргаар супер цэрэг гаргаж авах зорилготой төсөл гэдгийг сайн мэднэ гэдгээ бас хэлнэ. Гэвч Полын хувьд энэ төслөөс илүү хамтрагч нар тэр дунд энэ багийг анхлан бүрдүүлсэн профессорыг багийнх нь хамт устгасан гэдэгт хамгийн ихээр эгдүүцэж байгаагаа хэлнэ.
Үүнээс гадна Өмнөд Солонгос шиг жижиг улс ийм аюултай төслийг биедан зохицуулж чадахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа ч бас хэлдэг. Чойж мөчөөгөө өгсөнгүй. Та нар хятад гэх мэт томоохон улсуудыг биологийн зэвсэг бүтээж байхад нь харсаар байж юу ч хийж чаддгүй үстэй гэж хорийг нь малтна. Тэгсэн энэ үеэр Полийн туслах ирээд муюуныг олсон гэж чихэнд нь шивндэг. Энэ мэдээг нь үндэсний тагнуулын албаны дэд дарагч бас авсан байлаа. Сонирхолтой нь тэдний хайгаад байсан муюун өөрөө тэдний цайны газарт ирчихсэн юу ч болоогүй юм шиг л хоол идэж суун. Харин энийг харсан саа захирал тэрэнд энэ бол бидэнд олдож байгаа алтан боломж гэж хэлдэг. Учир нь тэд муюунаас авсан мэдээлэлдээ тулгуурлаад чой захирлын ажиллаж байсан нууц төслийн талаар хөдөлшгүй баримт цуглуулж чадна гэж бодцгооно. Энэ үеэр Жагион өөрийг нь алсан хүнд шагнал амлсан мафийн толгойлогч Сон гэгчдэр хурж ирлээ. Тэд биенээ эртнээс таньдаг байх нь. Жагионыг шууд өөр дээр нь ирсэнд барьцаалтсан Сон өөрөө тэрнийг устгах гээгүй. Дээрээс нь ирсэн тушаалын дагуу энийг хийсэн гэдгээ хүлээн. Түүгээр зогсохгүй Жагионд шагнал амлахыг тушаалсан тэр хүн муюуны толгойлогч бас шагнал амлахыг тушаалсан байж. Мань Сон хэдийгээр тодорхой зүйл хэлээгүй ч энэ бүхний цаан засгийн газар ажиллаж байгаа гэсэн сэжүүрийг Жагионд өгдөг. Тэгсэн яг энэ үеэр Лим Сан тийшээ дайрж орж ирээд тэнд байсан бүх хүмүүсийг хятаж эхэллээ. Жагион Лим Саны ихний дайралтаас бултаж чадсан ч туршлагатай Лим Сан тэрэнд буу тулгаад барьж авдаг. Гэвч Жагион сандарсангүй. Жагион тэрнийг бусаанд муюуны хүмүүсийг алсныг мэдсэн гэдгээ хэлээд коридорт зөрж өнгөрөхдөө хувцсанд нь дарийн үнэр шингэж үл анзаарагдсан цусны толб болсон байсныг анзаарсан гэж бас хэлнэ. Ингэж ярьж Лим Саны анхаарлыг сарниулах зураа айл хэдийн бууга гаргаж тэрэнд хариу тулгажээ. Тэгээд тэр хоёр зэрэг угсгэж гохоо дарахтаа нөгөөгийнхөө буудалтаас бултаж чадна. Тэгэд мань хоёр жижигхэн талбайд ширүүн тулалдаж бие биенээ буудаж шархтуулдаг. Тэгээд хэсэг зур амьсгаагаа дарахаар сууж байхдаа Жагион энэ бүхний ард өрнж байгаа бүх зүйл өөрт нь ерөөсөө сонирхолгүй байгааг ганцхан муюуныг л алгахчийн хүсэлтэй гэдгээ хэлнэ. Гэсэн ч Лим Сан Жагионыг устгахаар сэтгэл шулууджээ. Тэгээд шархтаж цусаа урсгасан Лим Саныг бууга бариад босож ирэхэд утсанд нь мессеж ирж муюун үндэсний тагнуулын алба дээр өөрийн биеэр ирсэн тухай мэдээг дамжуулдаг. Лим Сан Жагионд муюуны учрыг олоод хоорондын асуудлаа дараа шийдэе гэж тохирохыг хүсэхэд Жагионч энэ саналыг нь хүлээж авдаг. Тэр өөрөө саа захирал муюуныг аюулгүй газарт хүрэхээр давхиж байна. Гэвч Полын удирддаг тусгай хүчний залуус замыг нь хаагаад зогсоодог. Тэгээд Полын цэргүүд муюуныг барьж авлаа. Тэд бас чой захирлыг ч барьж авсан байж. Лим Сан Жагион хоёр тэдний хойноос мөшгсөн ч Полын үлдээсэн нэг бүлэг тэдний замыг хааж бусд нь чой захирлын нууц байрлал хөдөлцгөн. Тэнд очисон даруйда Полын цэргүүд тентхийн хамгаалагчдыг өжиггүй устгаад дээж хадгалж байсан савыг олсон ч тэр сав хоосон байлаа. Харин нөгөө талд Лим Сан Жагион хоёр Полын тусгай хүчний цэргүүдтэй тулалдана. Тэгсэн энэ үеэр Жагион хүнд шархтаад биедээ хадгалж байсан илдэс бүхий сав нь хагарч Жагион өөрөө халдвар авч орхино. Жагион муюунаас амлсан мөнгийг нь авах баталгаа болгож дээжийг хулгайлсан байсан гэдгээ Лим Санд хэлдэг. Вирус ямар аюултай болохыг сайн мэддэг Лим Сан тэрнийг буудахаар шийдсэн ч тэрнийг яг гохоо дарахаас өмнө Жагионы ихэр ахын сэрээд Лимд нэг саналыг тавилаа. Тэр энэ вирусын хүчийг ашиглаж хамтдаа Полын дайчдыг дарж авцгаая. Тэгээд дараа нь хувийн асуудлаа шийдэцгээе гэж хэлдэг. Өөрсдийн хүчээр тулалдаад Полын цэргүүдийг дийлэхгүй гэдгээ ойлгосон Лим Сан ч энийг нь зөвшөөрнө. Хайсан зүйлээ олж чадаагүй Пол дэлбэртлээ ууралж чой захирлын нүдэн дээр үлдсэн хүмүүсийг нэг нэгээр нь буудаж эхэлдэг. Энэ үеэр муюун тэдэнд үннийг хэлж анханасаа дээж өөрт нь байгаагүй. Өөрт нь өгөхөөс өмнө дээжийг Жагион хулгайлсан гэдгийг хэлдэг. Тэдний ярилцаж байх зур Жагион Лим Сан хоёр машинтайгаа тэдэн лүү дайран орж ирлээ. Тэднийг ирэхэд Полын тусгай хүчний толгойлогч Жагионтай халз тулалдаж эхэлсэн бол Лим Сан бусад цэргүүдтэй тулалдана. Нэлээд өндөр чадвартай хөлсний алуурчин Лим Сан тэдний цэргүүдийг толгой дараалан устгахсаар эцэст нь агент Полыг толгойд нь буудаж зогтхыг оролцсон муюуныг хөл рүү нь буудаж шархтуулдаг. Тэр муюуныг алж болох байсан ч Жагионд үлдээсэн нь тэр байлаа. Зарим нөгөө талд Полын тусгай хүчний толгойлогч Жагионтой ан ман тулалдана. Гэвч цаг өнгөрөх тусам вирусын үйлчилгээ улам бүр нэмэгдэж эцэст нь Жагион дайснаа багал зурдаж алдаг. Тэгээд шархтаа хэвтэж байсан муюун дээр очиод олон юм ярилгүй шууд буудаж алдаг. Энэ бүхнийг харж зогссон Лим Сан Жагионы толгороо буудсан ч тэр өгсөнгүй. Энийг харсан Лим Сан сандарч эхэлнэ. Гэвч чой захирал тусгай бэлтгэсэн гэрлээ асаахыг тушаахад хурц гэрэл гарсанд Жагион байж чадан зогслоо. Энийг харсан Лим Tyrant вирус хүний биед хэдий чинээ удаан байна, төдий чинээ хянахад хэцүү болдог гэдгийг хэлнэ. Хэрэв вирус тухайн хүний тархийг бүрэн эзэмдвэл тэр хүнээ аимшигтай аратан болгож хувиргадаг аж.
Харин Tyrant вирусын ганц сул тал нь хурц гэрэл байх нь. Тэгэд Лимсэн Жагионы толгойд буу тулгаж байгаад буудсан ч Жагион үгсэнгүй харин ч босч ирээд Лимсаныг барьж аваад холоо гихч нь шидэж орхино. Энэ бүхнийг харсан Чой захирал гайхаж байлаа. Сонирхолтой нь вирус Жагионы тархинд нэвтэрсэн ч Жагион өөрийгөө хянах чадвартай хэвээрэл байлаа. Тэгсэн тухайн вирус Жагионы дотор орших 3 дахь дүр болж хувирсан байлаа. Ийм байдлаар Жагион вирусын халдвараас үл шалтгаалаад өөрийнхөө үйлдэлийг хянах боломжтой болсон байна. Энийг харсан Чой захирал гайхсан ч удалгүй нар манд нь үүнтэй зэрэгцээд үндэсний тагнуулын албаныхан ч энд ирнэ гэдгийг Жагионд санууллаа. Тиймээс аюул өнгөртөл яаралтай нуугдахыг тэрэнд зөвлөнө. Үүний дараахан Са захирал хүмүүстэйгээ ирээд тэнд болсон хядлагыг хараад цочирдлоо. Гэвч Чой захирал тэрэнд "Чи болон танай хүмүүс энэ асуудлыг цэвэрхэн шийдэх хэрэгтэй байна. Би чиний гол өрсөлдөгч Полыг замаас чинь зайлуулж өглөө шүү" гэж сануулна. Гэвч байдал нэг л биш байгааг Чой захирал анзаарна. Учир нь Са захирал тэрний яриаг тоохгүй байлаа. Бас хамт яваа хүмүүс нь ч үндэсний тагнуулын албаны хүмүүс биш байдаг. Тэрхэн зур мань Чой Са захирлыг энэ бүхнийг анханасаа мэдэж байсан гэдгийг, цаашид өөрийнх нь оронд энэ төслийг удирдах ажиллах болсныг ухаарна. Тэгсэн энэ үед Са захирлын нэг цэрэг Чой захирлын баруун гар үндэсний тагнуулын албаны агентыг буудаж унагдаг. Энийг харсан Лимсэн амьд үлдэхийн тулд тэндээс зугтана. Тэр байшингийн цонхыг хаг захиж үсрээд ус руу унж арайхийн амьд гарч чаддаг. Ингээд ганцаараа үлдсэн Чойг Са захирал сүүлийн ганц үлдсэн тэгж хаана угааг хэлэх хүртэл чинь тамлна гэж сүрдүүллээ. Гэвч мань Чой тэрний сүрдүүлгээс айсангүй. Харин ч төслийнхөө нууцыг хадгалахын тулд нүдэн дээр нь өөрийгөө буудаж орхино. Дэлбэртлээ ууралсан Са захирал цогцос руу сумаа дуустал буудсан ч бүх зүйл нэгэн дөрөдөжээ. Энэ үеэр зүгтахтаа суманд оногдож ухаан алдсан Лимсаныг Жагион голын уснаас татаж гаргана. Тэр мөчид Жагион 15 жилийн өмнө болсон нэг үйл явдлыг дурсан саналаа. Хамаг биеийн цус болсон Жагион охин ноён Чэгийн ажил дээр хурж ирдэг. Очих газаргүй охиныг харсан ноён Чэ тэрнийг үрчилж авсан түүхэн тэр байлаа. Гэвч Жагион охин дотог шорохтой зэрэгцээд нүдэн тасгар болж хувирдаг. Өөрөөр хэлбэл Жагион анхнаасаа ямар нэгэн супер хүчтэй байсан нь тэр байлаа. Энд хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дууслаа. Бас л нэг галзуу солиотой кинонуудын нэг байлаа гэж мөн бурууд нь бодогдлоо. Тэгэхээр мөн буруугийн тайлбар ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. Энэ галзуу киног та нарт ярьж өгөхөд галзуу кино сувгийн галзуу хамтрагчаар Quizlab Mongolia хамтран ажиллаа. Quizlab нь хөрөө киноноос сэдвэлсэн аимшигын өрөөнөөс гадна дахиад нэг эвгүй киногаар шинэ өрөөгөө нээх гэж байгаа юм байна лээ шүү. Та нар маань хамт олон найс нөхдөөрөө галзуу мэдрэмжийг боддоор мэдрэмээр байвал Quizlab-ыг зориорой. За мөн дугаарын хамтрагчаар Easy Car Finance банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллаа. Та нар маань галзуу баг хүүгээр автомашин барьцаалсан зээл авмаар байвал 8011 8080 8012 8080 дугаард холбогдоод ярилцаад үзээрэй. Easy Car Finance банк бус санхүүгийн байгууллага. Та нар маань тэгээ саба дараагүй саба адарсан бол лайк дарж мупрого дэмжээрэй. Бас галзуу анимашн сувагтан саба дарж нэгдээрэй. Тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзтлаа. Түр баяртай.